Уншсан номоо тантай хуваалцъя. Дотн хоолой аудио тэмдэглэл танд хүрч байна. Сайн бацхан уу? Та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Дотн хоолой аудио тэмдэглэлийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За хамгийн сүүлд миний хувьд зохиолч Үлзий төгсгийн Хайрын сүмээс дөрвөгсөд нэртэй номыг уншиж дуусгасан байна. Энэ номны талаар та бүгдтэй товчхон ярьж сэтгэлээ хуваалцъя гэж бодлоо. Номын гол бааtruуд Ахлах ангийн 3 сурагч байдаг. Мандаа, Бороо, Нар гэд. Энэ 3 сурагчийн хувьд яг тухайн хоттой хамгийн дээд зэрэглэлд ордог одоо 1-р тойрог гэх газарт байдаг. Энэ тойрогт ерөнхийдөө ихэнх үйл явдлууд өрнөө. Мандаа нь бол сургуулийн захирлын хүү маш сайн, аав ээж нь ч гэсэн маш халамжтай, тийм нэг сайн хүүгийн дүр байдаг. Харин Бороогийн хувьд цагдаагийн даргын хүү. Тэгээд тэр ч утгаараа үргэлж хүмүүсийг дээрлэхэж байдаг, дарамтлж байдаг. Ялангуяа Мандааг бол харах болгондоо зодож дээрлэхэж явдаг. Энэ хоёр хоорондоо ясны дургүй хүүхдүүд байгаа. Энэ зохиолын хувьд 3 хэсгээс бүрддэг. Эхний хэсэг нь бол Мандаа гэх хүүгийн үүднээс гарна. Хоёрдугаар хэсэг нь харин Бороо гэх хүүгийн үүднээс, харин гуравдугаар хэсэг нь Нар охины үүднээс өнцгөөс бичигдсэн байдаг. Эхний хэсэг бол Мандаагийн өнцгөөс тухайн үйл явдлыг, амьдралыг харж байгаа тэр хэсгийг гаргадаг. Манай байранд нэгэн айл нүүж ирлээ. Энэ айл их л хачирхалтай. Айлууд өглөө юм уу өдөр нүүж ирдэг байтал харав бүрөө оройгоор нүүж ирдэг. За тэгээ нэг эмээ охин хоёр нүүж ирнэ. Гэтэл тэр охиныг хараад Мандаа Бороо хоёулаа дуралж орхидог. Хэмсэг байрын үеийн охин эмээтэйгээ нүүж ирдэг. Тэдний байранд бүр тэр ялангуяа яг Мандаагийн гэрийн хажуу талын хаалганд нүүж ирдэг. Яг хажуу хаалганд нь нөгөө охиных байдаг болохоор Мандаа үргэлжил ажиглаж, ханны цаанаас сонсож, чагнаж битүүхэндээ л танилцахыг оролддог. Гэтэл хэдхэн хоногийн дараагаас л эмээ нь охиноо зодож, жанчиж, шийтгэж бараг нүцгэн шахуу нэг бол балкон дээр гаргана, эсвэл орц руу гаргаад хаалгаа хаачдаг болвоо. Энэ явдал бараг өдөр болгон давтагддаг болоод сүүлдээ ингээ байнгын үзэгдэл мэт болдог. Мандаа аль болох охинтой ойр байх гэж танилцах гэж хичээгээд нэг удаа балкон дээр нь гараад байж байтал нөгөө охин бас л нөгөө нэмгийн унтлагын хувцастайгаа эмээтэй хөөхөд гараад ирдэг. Тэгээд тэр хоёрын анхны уулзрал буюу танилцах үйл явц өрнөдөг. Харин яагаад ч нэг учир битүүлэхээр Мандаагийн ээж аав нь тэр айлд их дургу ч юм уу, айдаг ч юм уу, ерөөсөө Мандаат үргэлжл ээж нь энэ охинтой, энэ эмгэнтэй огт ярьж болохгүй, ойр байж болохгүй, нүд рүү нь игцэлж харж болохгүй гэж үргэлж сануулдаг. Яагаад юм мэдгүй. Нэг л тийм айдастай байдаг болчихсон. Гэтэл Мандаагийн дотор бол энэ охинтой яаж ойртох уу, яаж найзлах уу гэдэг л хүсэл төрөөд байдаг. Өдөр хоног өнгөрсөн өөр Мандаа, Нар хоёр балкон дээрээ битүүхэн нууцхан харилцаатай болоод дотоосч ирдэг. Харин яг энэ үед бол тэдний балконыхон доор нь Бор тэр хоёрыг харуулдаал гордоо л ажиглаа сууж идэг хүн болж болвоо. Нэг өдөр гинтхэн орсонд Мандаа нөгөө эмгэнтэй таардаг. Ээжийнхээ хэлснээр нүд рүү нэгцэлж харж болохгүй, ерөөсөө хараагүй юм шиг бай гэд яг тэр зарчмаар нь явдаг боловч нөгөө эмээ чинь Мандаа руу хараад инээгээд яасан аав ээж хоёр чинь чамайг надаас хол бай гэж хэлсэн үү, захичээн үү гэл ерөөсөө яг л ээжийнх нь хэлснийг мэдээл. Тэгээд Мандаад нэг л аюу сайн хандаад байдаг. Гэртээ оруулаад чи манай охинд хичээл номын зааж өгчөө гэрийн багш болж бай гэж хэлдэг. Мэдээж Мандаагийн хувьд гаднаа айж имэж байгаа ээжийнхаа хэлснээс зөрж байгаа ч гэсэндээ дотроо бол Нар охинтой ойрхон болсондоо их л баярлж байдаг. Ингээд Мандаа Нар хоёр өдөр болгон тэднийд хичээлээ давтаж, элдвийг ярилцаж илүү ойр болсон ч гэсэн Мандаагийн хувьд Нар нэг л тийм нууцлаг сонио охин санагддаг. Яагаад вэ гэхээр охин үргэлжил яг л игц харж дээшээ толгоогоо өргөж явдаг. Хаяа Мандааг ерөөсөө анх удаа харж байгаа танихгүй хүн шиг л айгүй удаанаар ширтээ зогсчдог. Бүр нэг удаа Бороогоос болоод охины гар нь гэмтээд эмнэлэгт очиод ямар ч өвчин нам даагчгүйгээр гараа оюулж явахтаа хүртэл нэг ч яолоогүй, ямар ч өвдөлт мэдрээгүй юм шиг гөлийсөөр байгаад ойдлыг дуусгадаг. Энэ мэт нэг л тийм юр бусын сонирн байдалд Мандаа үргэлж гайхсаар ирсэн. Ингээд өдөр хоног өнгөрөх тусам Нар Мандаа хоёр ойр дотн болсоор байдаг. Гэтэл нөгөө үргэлжл Мандааг харах болгондоо дээрлэхэж, дарамталж зодж байдаг. Тэгээд тийм ямар ч хэрэг хийлээ гэсэн тэр хэргийн цагдаагийн дарга аав зохицуулчихдаг нөгөө Бормон ерөөсөө бүр хийн гарсан шаар шиг юм болчоод тэр хоёрыг дагахаас өөр юу ч хийж чаддаггүй. Үргэлжл тэр хоёрыг араас нь дагаал, харуулдаал явж идэг амтан болж хоёрваа. За ингээд өдөр хоног өнгөрсөөр тэд төгсөх ойртлоо. Нэг өдөр Мандаа дотроо зориг гаргаж шийдээд Нард маш гоё дурсамж бүтээж өгөхийг хүсээд Хайнан руу хамт явъя гэж шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрээ аав ээжтэй хэлээд нарын эмээд хэлээд яаж ийсээр гад ямар ч гэсэн зөвшөөрүүлж чаддаг. Гэтэл Бор энэ хоёрыг явах гэж байгааг мэдээд бас л цаагаараа зохицуулт аав ээжтэй зохицуулт хийсээр тэр хоёртой цуг явахаар болоод гуруулаа хамтдаа Хайнан арлыг зорлоо.
Хизээч инээдгүй ямар ч хувирлгүй алхдаг нарын хувьд яг хайнаа нэрсэн энэ өдрүүд л яг л хамгийн жаргалтай өдрүүд нь байх шиг санагдсан. Хаашаад харна үргэлж инээж, догдолж, баярлж хөөрсөн анх удаа л нарыг ингэж их инээхийг харсан тийм өдрүүд болсон гэж мандаа тэмдэглэсэн байдаг. Тэр гурвын хувьд ч гэсэндээ хайнаа дах өдрүүд маш жаргалтай өнгөрч байдаг. Яг нэг орой далайн эрэг дээр гуруула орой нар жаргахын алдад, бүрэнхий болохын алдад гуруула байж авах тэр үе хүртэл. Гэнтэл хэсэг залуус тэр гурвыг бүчиж ирээл яах ихэн зургуу тэр гурвыг барьцаалаад машин цулгаад аваа авчдаг. Нэг сэртлэл нөгөө олон залуучууд чинь нарыг тойрчихсан хүчиндээ зогсож байдаг. Мандаа ерөөсөө юу ч хийж чадахгүй бүр айсандаа болоо чичрээ дагчаад бүр өмдөндөө шидэг. Яг тэгээ байж итл гинтхэн борс хэрэгээд тэр явдлыг харангуудаа шууд босоод нэгнийх нь хутгийг яах ихэн зургуу булаж аваад залуучуудыг чинь бүгдийг нь ээлжлээл хутгалаа. Мандаа ерөөсөө яах учраа болохгүй. Нэг харахтал нэг хүний нутгалж яадаг, нэг сэрхэд л нөгөөхийг нутгалж яадаг. Тэгээ бүр ухаан нь баларсаад дахиад нэг сэртэл цагдаа нар ирчихсэн бөө юм болж яадаг. Ингээл хэдхэн хормын дотор тэдний амьдрал өөрчлөгдөөд мандаа бор хоёр шууд цагдаагийн газар шорн руу хайрын сүмээс дөрвөгсөд 102 дугаар хуудас. Тас харанхуй 5 жилийн эцэст бороо бид хоёр арай гэж нутагтаа хөл тавьцгаав. Бид одоо хин хинийхээ мөнхийн сүүдэр болжээ. Новшийн арчаагүй хогийн аймхаа зангаасаа насан туршдаа ичиж шаналхаа мэдэх би. Дааж давшгүй гутамшгийг сэтгэлдээ тээсээр. Бороо харин хүний амь тасалсан дийлдэшгүй хар нүглээ зүрхэндээ тээсээр эх орондоо хөл тавьцгаалаа. Бид дөнгөж 22 настай атал яг л 40-тэй юм шиг л харагдахаар болсон байв. Энэ зур эцэг эхийн маань ааваа хүсэл биелж нарын эмээ бурхан болсон байв. Гэвч хар эмигний харцнаас чөлөөлөгдсөн гэд нэмэргүй. Манай аав ээж ч, борын аав ээж ч танихдахын эцэсгүй өөрчлөгдсөн байлаа. Дөрүүлээ л хатсан мод шиг харлаж атигаад бүр бороогоос ч хар царайтай болчихсон байсан нь намайг цочоосон тоо. Дөрүүлээ шүү. Энэ 5 жилийн хугацаанд тэд хүүхдүүдээс суллаж авахын тулд бүхнээ хийсэн нь мэдээж. Хин хинэнд байсан бүхнийг гөвж өөр ширэнд ч орж эцэстээ орон байраа зарцгаан 9-р тойрогт нүүн очицгоожээ. Яг зэрэгцээ орших жижигвтэр хэн шиг муухан дуу хашаа байшинг тэд худалдаж аваад хөрш болцгоосон байв. Хүмүүс өөр өөрсдийн тойргийг бүтээж нэг нэгнээсээ эрс ялгаатай амьдарцгаадагч ганцхан агшны дотор бүх юм солигдож болдгийм билээ. 9-р тойрогт амьдрах, 1-р тойрогт харьяалагдах эсэх нь чухал бишийг би 22 наснда ойлгосон юм. Тэр байтугай 9 болон 1-р тойрог нь явганаар алхахад бүтэн 5 цагийн зайтай гэж бодож явсан ч үүний хэрэгтэй ганцхан алхам зайтай байсныг ч тэгж л мэдсэн. 2 дугаар хэсэг бол бороогийн өнцгөөс бичигдсэн байдаг. Мандагийн өнцгөөс бол бор юу ч бодож сандгүй үргэлжил хүмүүсийг харсан болгоноо дээрлэхэж доромжилж байдаг. Тийм нэг айлын цагдаагийн дарга автай айлын эрх хүү байдаг. Үний хэрэгтэй борын хувьд төрж өсөөд мэдээ орсон цагаас нь л эхэлж аав нүргэлж ээжийн зоддог. Ээж нь болохоор үргэлжил арх ууж согтуу байхаас өөрийг мэддэггүй. Тийм байдалтай гэр ороо өгцөн байдаг. Аав нь багдан цагдаагийн хүүтийн шалан дээр яг л нохойшгол толгооноос нь хүзүүнээс нь гинж уйчихсан ширээний хөлнөөс зүүгээд байлгаж байдаг гэсэн яриа хүртэл борыг үргэлж эмзэглүүлдэг. Тийм ч болохоор борын хувьд ерөөсөө гэртээ орох дурггүй, аав ээжтэйгээ байх дурггүй үргэлж гадуурл хэсчээдэг. Найзуудтайгаа гадуур явж хавцаа ойрцсон болгоныг зодож дээрлэхэж байдаг. Тэгж ерөөсөө өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулдаг тийм хүн болж хувирсан байдаг. Үндсэндээ бол аав ээжтэй тоогддоггүй, хинт ч хэрэггүй амтан гэж өөрийгөө боддог. Тэр бодол нь л ерөөсөө бусдыг харсан болгоноо үзэн ядаж дээрлэхэж зодох сэтэл төрүүлдэг. Тэгжээж л арай нэг сэтгэл нь тайвширдаг. Тавчхандаа бол аав ээжийн хайрыг авч чадаагүй тийм дутуугийн комплекстэй. Тэгээд тэр байдлаа бусад хүмүүсийг зодож дээрлэхээр та нар ч гэсэн намайг ингээд дутуу үнлээрээ, намайг ингээд дорд үзээрэй гэж үргэлж хүмүүсээс өшөө авах сэтэл төрж явдаг. Тийм хүү болгон төлөвшүүлсэн байдаг. Харин яагаад заавал мандаад бүр тэр ялангуяа дургүй байж үргэлж өшөрхдөг гэхээр бороогийн аав нь
мандагийн ээжтэй явуулддгийг мэддэг. Тэгээ дээрэс нь мандагийн ээж юу юунаас илүү мандаад хайртай үргэлжлэл хүүгээ бөөцөж хамгаалж хайрлж явдаг. Тэр байдал нь өөрийн огт хайхардаггүй архичин аав ээжтэй өссөн тэр хөндөөр сэдвийг үргэлж хөнддөг. Борд бол энэ амьдрал ялангуяа хүм болгон ерөөсөө ямар ч утга учиргүй худлаа хий дүрээс гисэн санагддаг. Тийм болохоор л ерөөсөө огт амьдрал нь утгагүй санагддаг. Жишээлбэл өөрийнх нь аавыг л бол цагдаагийн дарга гэж хүн болгонд дарга шудраг хүн үнний туйл гэж хүндэтгэж байдаг бол үнэн хэрэгтээ аав нь бол гэртээ ирээд эхнэрээ үргэлж зооддог, араар нь тавьдаг, хүүхдээ хайхардаггүй тийм л нэг адгийн хог шар. Харин мөн л сургуулийн захирлыг бол бас л хүчрэхэг лаг эмэгтэй хамгийн мундаг гэж хүн болгон хүндэлдэг боловч үнэн хэрэгтээ бас л өөрийнх нь аавтай явуулддаг нэг тийм худал хуурмаг завхаа эмэгтэй санагддаг. Тийм болохоор л борын хувьд амьдрал гэдэг хамгийн утгагүй хамгийн худал хуурмаг зүйлээр дүүрэн утга учиргүй зүйл юм шиг санагддаг. 3 дугаар хэсэг бол нарын өнцгөөс гарч эхэлнэ. Ээж нь нарыг төрүүлэхдээ төрхийн хүндрэлээс болоод нас орчихсон. Тэгээ удалгүй аав нь хойноос нь өнгөрчихсөн. Тийм болохоор ч тэрүү эмээ нь үргэлжл нарыг аав ээжийнхээ толгойг залгисан азгүй амтан гэж хараадаг. Савал хийх юм бол хувцсыг тайлуулж байгаа л гэрээсээ хөөж гаргаж шийтгдэг. Нарын хувьд би ээжигээ хит их өвчсөн юм шиг дуурайс нь эмээг юм байна дургуй хүрэгдэгэ гэж боддог. Тийм ч болохоор савал хийвэл нэг л буруу үг дуурвал бүх хувцсыг тайлуулж байгаа нэг нэмхээ унтлагын хувцастай нь гаргаад шийтгэж зоддог. Мандагийн хувьд нар хамгийн өрөвдөлтэй, хамгийн хэцүү хувь тавилантай гэж боддог боловч нар охины хувьд бол өөрөө хамгийн азтай, би бол эмээгийн хамгийн азтай охин гэж боддог. Эмээ намайг шийтгдэг ч гэсэн цаана надад хайртай. Намайг дээрлэж байгаа хүүхдийг хараад эмээ хурж ир тэр хүүхдийг загнадаг. Өгөөж барахгүй бүх хүүхдүүдийн аав ээж нь манай эмээгээс айдаг. Тийм ч болохоор би хамгийн азтай гэж боддог. Нэг удаа бүр нарыг сургуулийнхаа гадна дээрлэхүүлж байгааг эмээ нь ирж хараад нөгөө охиныг нүүр нүдгөө загнадаг. Гэтэл нөгөө охиных нь ээж нь эмээгээс найсандаа болоод нар охинд 5 заримг өгсөн гэж байгаа. Хизээч идэж үзээгүй зүйлээ би эмээгийнхээ ачаар л идлээ. Эмээгээс бүгд айдаг. Би хамгийн азтай. Тийм ч болохоор би өмнө нь хизээч идэж байгаагүй ийм сайхан заримгийг эмээгийнхээ ачаар идлээ гэд бичсэн байдаг. Миний хувьд бас Toxic Parents гэд эцэг эхийн хүнөөлт авир гэд номыг яг одоо уншиж байгаа л да. Тэрэн дээр юу гэж гардаг вэ гэхээр хүүхэд юу харж өснө тэр бүгд нь түүний амьдралыг харах өнцөг, итгэл, үнэмшил болж тогтно гэдэг. Нарын хувьд ч гэсэн мэдээ орсон цагаасаа л эхлээд эмээгийнхээ зодуур, уур уцаар нь дунд өссөн болохоор хүүхдийг ингэж л хайрладаг. Зодох үедээ зодно, шийтгэх үедээ шийтгэн. Энэ нь бас л нэгэн хайрын хэлбэр гэд ойлгочихсон. Тэгээд эмээгийнхээ хэлсэн үг бүрийг сандаг, маш ихээр дагдаг, хамгийн мундаг, хамгийн хүчрхэг хүн гэж боддог. Ямар сандал эмээ нь зурагтаар нэвтрүүлэг үзэж хагаад эмэгтэй хүн яг л хүн шиг юунд ч толгой гудаахгүй игц харж явах ёстой гэж хэлжсэний санаал яг л игц юунд ч гудаахгүй игц харж явдаг. Зодуулах үедээ ёо гэж ганц л дуурах юм бол улмал эмээ нь ууралж асч эхэлдэг болохоор ямар ч өвдөлтийг аач гэхгүйгээр чив чимээгүй тэсвэрлэж давж сурсан байдаг. Нэг удаа эмээ нь яагаад энэ байранд нүүж ирсэн талаараа хэлдэг. Эмээгийнх нь хувьд яг нөгөө хүмүүсийн мэддэгчлэн юм үзэж хардаг энгийн нэгэн хүн биш. Тэгээд өөрөө хэлдэг. Аав нь нас орох үед сүнс нь гараад яг нэг хүүгийн биед ороод явчихсан. Тэгээд яг тэр хүү амилсан. Нүдэ нээсэн. Тэр нь мандаа байсан. Тийм ч болохоор нар охин мандаад аавынхын сүнс байгаа гэж бодог болохоор аав маань надтай хизээ ярих юм бол надад ямар дохио өгөх бол гэд мандаагийн нүд рүү үргэлж ширтэж харж дохиог нь хүлээж байдаг. Гэтэл нэг удаа борыг дагаад явж байдаг 2 дугаар гээд найз нь гадаа ядрааг гутлаа тайлчихсан сууж байхыг нар охин хардаг. Гэтэл тэр хөвгүүн нь 6 хуруутай байдаг. Эмээгийнх нь хэлснээр бол ээж нь бас 6 хуруутай байсан мэлээ хөлөндөө. Тийм болохоор нар бүр маш ихээр баярлдаг. Энэ яг миний ээжийн сүнс байна. Би ямар азтай юм бэ? Би аавыгаа оллоо, ээжигээ оллоо. Би энэ хорвоогийн хамгийн азтай охин гэж бодсон бодлоор энэ ном төгсдгөө.